Сайн байцгаана уу? Та бүхэн цагаан бах эргэх буюу шамбрын өвчнийг гэрийн нөхцөл дэмжлэх үр дүнтэй аргыг хэлж өгье. Энэ өвчний шалтгаан нь өтгөн хаталтаас болон суугаа ажилтдаг хүмүүс дархлаа муудах, нойр муудснаас, нойргүй явснаас болж үүсдэг өвчин юм а. Эмэгтэйчүүдэд бол төрсний дараа их тохиолддог өвчин байгаа. Шулуун гэзний вений судас өрөвсөж өргсөн хаван болж зангилаа үүсдэг. Шамбрын өвчнөд дараах 2 тасыг хольж 2 аргаар хэрэглэнэ. За 1-р арга. Энэ болохоор зөгийн жилийн тосон хаанд. За энэ тосны түрхлэг тэгээд 5 г-ын шипрей зорж байгаа. За энэнийхээ үзүүрт болохоор туслын системийн гуурснаас нэг иймэрхүү уртдаг. Ингээд залгаад ингээд бэлдээ тавьчих юм. За эхлээд зөгийн жилийнхаа тосон ханднаас 3 г-ыг за ингээд шипрей дээр саруулаад авчээ. За нэг иймэрхүү хэмжээтэй болно. Үүнийгээ цэвэрхэн аяндаа шахаад хийчихнэ. За энэ тосон түрхлэхээсээ цайны албаар 4-1-ээр нэмж холино. За ингээ 2 тасаа цэвэр аянд маш сайн хооронд нь холино. Хэлсэн тасаа одоо шипрейзэндээ хийхдээ салфеткаар гуурс энийг нуулж барьж асахгүй тул нуулж барьж агаад хийвэл зүгээр. За тэгээд хотлоор гоожуулаад хийчих. Тасаа хийгээд ингээ бүлүүрээ араас нь хийгээд ингээ бэлтэнэ. За системийнхаа энэ гуурсны нүзүүрийг шулуун гиз рүүгээ хийгээд шахаж хэрэглэнэ. За үүнийг хэрэглэхээс өмнө ангас орчмын арьсаа маш сайн цэвэрлсэн байна. Тэгээ үүнийг унтахаас өмнө хийхэд их тохиромжтой. Үүнийг орой болгон хийж хэрэглэнэ. Энэ арганд нэг удаагийн бэлээ ашиглана. За харьсан 2 тас маань юм болж байгаа. Өтгөн тасуулж байгаа. Энийг нэг удаагийнхаа бэлэний хуруунууд хийж өгнө. Энэ арга нь болохоор өмнөх хэрэглэх лаануудаа нэг мөсөн нэг дор бэлдэж авч байна гэсэн үг. Нэг удаагийн бэлэний хуруун тайсан тас маань иймэрхүү хэмжээтэй болж байгаа. За энийг ингээд хөрөгчөнд хийгээ хөлдөөчнө. Ингээд 5 хуран тавууланд нь хийгээ хөлдөөчгөр ингээд өмнөх дараа өдрийнх нэг дор бүх лаагаа бэлдээ тавьж байна гэсэн үг. Энийг бас муу адил хэрэглэхээс өмнө андус орчмынхаа арьсыг цэвэрлснийхаа дараа орой болгон шулуун гизээрээ хийж хэрэглэнэ. За энэхүү аргыг гэрийн нөхцөл хэрэглэж явах явцдаа ус сайн ууж эслэг ихтэй хүнсийг хэрэглэн мөн өөрийгөө дархлаажуулах хэрэгтэй байна. Хэрвээ шамбрын их хавантай өвдөлт ихтэй бол экстрим гэдэг энэ тосыг хэрэглэж болно. Энэ хаван хавдрыг нь маш хурдан буулгаж өвчнийг маш сайн намдаадаг үйлчилгээтэй тос байна.